Тэгэхээр одын зэрэгчмээ саяхан нэгэн чухал саналыг одоо гаргаад байгаа. За энэ юу гэхээр нийслэл хотод одоо 150 орчим ихтэй сургууль коллежуудын 150 мянган оюутныг одоо хотоос гаргах тухай шийдвэр юм аа тийм ээ. Одоо санал тийм ээ. Тэгэхээр эндээс соёлоо яриагаа эхлэх энэ ажил одоо эдгээс сэргэж эхлэх үү энэ зөвхөн одоо санал хэмжээнд явж байгаа юм тийм ээ. Тэр Улаанбаатар хот бол одоо яг 2017 оны 9 сарын байдлаар ихэд сая 370 мянган хүнтэй болсон. Нийт хүн амын маань бараг 50% нь Улаанбаатар төвлөрсөн байна. Тэгэхээр энэ их төвлөрлийг сааруулах арга хэмжээг бол засгийн газрын түвшинд, нийслэлийн түвшинд бодлогын хэмжээнд бол зайлшгүй шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа. Тэгэхээр энэ хэмжээнээс хэтэрсэн их ачааллыг бол нийслэл хот одоо аваад байгаа учраас нийслэлийн бүхэл салбарт одоо замын төвжирлээс ахуулаад одоо нийтийн үйлчлэгээч гэдэг бүх салбарт бол ачаалал хэтэрсэн байж байгаа. Тэгэхээр нийслэлийн зүгээс энэ төвлөрлийг сааруулах арга хэмжээний өрөөнд нэлээд олон арга хэмжээнүүдийг зэрэг төлөвлөлөө явж байгаагийн нэг нь бол энэ ихтэй сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэн шилжүүлэх асуудал. Энийг зөв өнөөдөр ярьж байгаа юм биш. Урд нь өмнө нь бас өмнөх засгийн газруудаас өмнөх хотын удирдлагын талаар нэлээд ярьжсэн гэхдээ дөрвтэй арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байна. Тэгээ Улаанбаатар хот бол энэ чинь 180 гаруй ихтэй сургууль төвлөрсөн. 150 мянган орчим оюутнууд байдаг. Тэгэхээр ер нь бол Багнуур дүүрэгт оюутны хотхон байгуулна гэж засгийн газар шийдвэр гаргацсан. Багнуур дүүрэг дээр бид нэр хотын шийдвэр гараа газрыг нь өгсөн байж байгаа. За Багнуур дүүрэг дээр тэр ихтгэл оюутны одоо хотхны ашиглалтын өмнөх захираагаар байгуулга ажиллаж байгаа. Тэгээ би энэ байгууллага одоо ажилд нь оруулаач. Орхон аймаг буюу Эрдэнэт, Дархан хот, Улаанбаатар хотын энэ гурвалжинд бол мэдээж хүн амын суушрал төвлөрсөн байж байгаа. Энэ гурвалжинд бол Монгол улсын 3 хамгийн том хот байж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын ихтэй сургуулиудыг би энэ аймагуд руу, энэ хотууд руу нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ тухайга бид нар бол 3 аймгийн засаг даргын хүрээнд бол ярьсан ажлын хэсэг байгууллагатай ажиллаж байгаа. Энэ дээр зөвхөн энэ ихтэй сургуулийн тухай асуулт. Энэ 3 хот яаж ажиллаж хамтын ажиллагаагаа хөгжүүлснээс шалтгаалж энэ Улаанбаатар хотын төвлөрлийг задлах боломжтой байна. Яагаад гэвэл Дархан хот, Эрдэнэт хотод бол дэд үтсэн байж байгаа. Нийгмийн дэд үтсэн байж байгаа. Инженерийн дэд үтсэн байж байгаа. Тэгэхээр энэ хот нь өөрөө магадгүй Улаанбаатар хотоос Дархан Эрдэнэт хот хоёр маань хүн амьдрах орчны хувьд бол илүү үзүүлэлттэй байж байгаа. Илүү үзүүлэлттэй байж байгаа. Тэгэхээр энэ хотууд руу энэ төвлөрлийг сааруулах чиглэлээр яаж ажиллаж болох юм бэ гэдэг. Энийн нэг зөвхөн нэг хэсэг нь эдэн 10 асуудал. Тэр нэг хэсэг нь бол Улаанбаатар хотын ихтэй сургуулиудыг энэ хоёр хот руу нүүлгэж болох юм аа гэсэн. Тэгээд би өчигдөр боловсрол сайжрах ухааны сайдад бол албан тоод явуулсан байж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Хамтарсан ажлын хэсгээрээ судалгаа хийгээд ямар сургуулийн ямар анги одоо факультет сургуулиудыг нь бол энэ хотод руу нүүлгэн шилжүүлж болох вэ? Эхний хэлсэн судлаа. Санал асуулга явуулъя. Багш оюутнуудтай ярилцъя гэдэг. Ийм ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг байгуулсны дараа бол миний зүгээр санал болгож байгаагаар бол жишээлбэл Дархан уул аймагт одоо хөдөө аж ахуйн сургуулийн салбар нь угаасаа байж байгаа. Тэнд Дарханы хуучин урмал газар тариалангийн эзэмшилгийн хүрээлэнгээ тэнд материалыг баазууд нь эрдэмтэн судлаачд нь хичээлийн байр нь оюутны байр нь бүгдээрээ байж байгаа. За энэ байрыг түшиглээд хөдөө аж ахуйн сургууль, агрикологийн сургууль, инженерийн сургууль эхний ээлжинд тийш нүүлгэж болох юм аа. Тэнд бол бүх юм байж байгаа. Угаасаа Дархан хот, Сэлэнг аймгийн Төв аймгийн хойд бол Монгол улсын газар тариалангийн бүс нутаг. Тэгээ ингэж нүүлгэхэд хамгийн хүндрэлтэй асуудал бол за оюутнууд бол шилжиж ич болно. Багш нарын асуудал нийгмийн асуудал байна. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд бол засгийн газар дээр тодорхой Улаанбаатарын төвжирлийг бууруулахын төвлөрлийг бууруулахад олон тэрүүн төрөг зарж байгаа. Тэнд бол нэг хэдхэн багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд тодорхой орон зараад энэ асуудлыг шийдэж болох юм аа гэж байна. За Эрдэнэт хот бол манай уул уурхай хот. Эрдэнэт хотод угаасаа шүтээсийн салбар, Монгол Улсын их сургуулийн салбар гэж сургуулиуд байж байгаа. Хичээлийн байр нь байж байгаа, оюутны байр нь байж байгаа. Энд жишээлх юм бол уул уурхайн салбараа түшиглээд шүтээсийн тодорхой сургуулиуд нь инженерийн сургууль ч юм уу, инженер механикийн сургууль юм уу, эсвэл механик инженерийн сургууль юм уу, эсвэл уул уурхайн сургууль нь л дотроо нөөж болж байгаа. Бас тэнд дэд үтсэн байж байгаа. Тэнд ашиглалтанд орсон хүн худалдаж аваагүй байрнууд байж. Энэ бүгд асуудлыг хэрэг засгийн газар хөрөнгөний гараа шийдчих юм бол шийдье гэж. Тэгээ энэ 3 хотын дарга бол юу гэж үтсэн бэ гэхээр бид нар энэ шилжилт хийх тэн дээр хүмүүсийг ажлын байраар гар гэрийн ажлын байраар хангах бусад асуудалтай нь бол аймаг хотууд хамтраад ажиллаж санал гаргаж болох юм аа гэж. Ийм санаачлалыг гаргаад санал хөрвүүлсэн байж байгаа. Би энийг бол бас бодит ажиллуулахын төлөө бол нэлээд шургуу хөөцөлтнө. Энэ бол хотыг одоо хотоос тэр улсуудыг одоо нүүлгэн шилжүүлж байгаа тухай асуудал ерөөсөө биш. Харин тэр улсууд илүү таатай орчинд амьдрах болцоог нь илүү одоо агаарын бохирдол багтай бүс илүү энэ хотын төвжирэл хотын стрессээс ангиж ирэхтэй болцоог нь алгана гэж байна. Тийм учраас энийг бол манай
ихтэй сургуулийн багш оюутнуудад би дэмжих болов гэж бодож. Ингээд үе шаттай гарах хэрэгтэй. За тэгээд засгийн газрын зүгээс бол тэр Багнуурынхаа бид нар хотоос олгоцсон байгаа тэр газар дээр маш хурдан хугацаанд нэг дор одоо хэдэн харан тэрбум төгрөг ирж хайгаад гүгээд ах хэрэггүй шүү дээ. Эхлээд барилгын инженерийн сургууль байгуулъя гэдэг улсын газар бодлого гарцсан, тогтоолно гарцсан байж байгаа. Барилгын инженерийн сургууль нь очиод өөрсдөө баг оюутнууд нь өөрсдийнхөө хүчээр дадлага хийгээд барилгаа бариад ингээд оюутны бай сургуулийн бариад дараа чи сургуульд нөх болцоо бүрдэх юм а гэж бодож байгаа. Тэгэхээр энд улсын сургууль хэрэгдэт байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэдэн зуун одоо хувийн сургуулиуд байгаа. Эднэрийг одоо тэгж үгэнд орох болов. Одоо хувийн сургуулийг бол одоо би өөрөөр мэдэхгүй. Энэ чинь өмчийн асуудалтай. Энэ чинь үйл хөдлөх хөрөнгө байж газар нь байж. Гэтэ би дахиж боловсрол шинжилгээ ухааны сайд бол зөвөр санал хүргэсэн байж. Улаанбаатар хот дахиж битгий дээд сургууль их сургууль бүртгээч. Битгий зөвшөөрөл олгооч. Зөвшөөрлийг нь дархан эрдэнэ хотуудад ховдод ч юм уу, Улаастай тийм үү, чой болсонд олгооч гэсэн ийм л санал тавьж. Би энэ хотын даргууд өөрөөсөө хамаарах бүхнээ хийж инээ араас хөөцөлтөн. Тэгээ боловсрол шинжилгээ ухааны яам засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлэх юм бол эхний үр дүнгууд гарч болно гэж би үзэж байгаа. Эхний үр дүн бол эх хичээлийн жил эхлэхэд гарчиж бололцоотой. За тэгэхээр тодорхой асуултаар тайлбар өгсөн танд их баярлалаа.